Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 12 дугаар хэсэг. 16 дугаар бүлэг. Бөөр гэгээ орсон хойно үерийн чөлөөтэй яваа зорчигчд давцсан дээр гарцгаага. Нуурын давлгаа одоохондоо тийм чих биш байх бөгөөд үздэл хөнгөн хөлөг арлуудын нөмөрт байсаар байгаа бололтойч. Гэвч онтороогийн араншныг мэдэх хүн бүхэн энэ нутагт байнга тохиолддог намрын хизүү бэрх шуургыг өөрсдийн биеэр үзэх нь лав гэдгийг ойлгож байгаа. Тэнгэрийн хөвөө хязгаарт газрын бараа харагдах нь ер үгүй бөгөөд сайх уйтгарт ил хөл байдал үлэмжийн их усны мандлыг нууцлаг хэрдэхийн байдалтай болохгүй. Эрэлж буюу их газарт оршин суугчдын хэлдгэр давлгаа нь хөөсөрсөн хэрвээтэй богинохон бөгөөд далайн урт давлгааг бодвол амархан сарнихаж. Гайхалтай өнгө аясаараа өмнөдийн тэнгэрийн цэнхэр өнгөтэй өрсөлдөн байдаг усна эдүүгээ ногоон баргар босныг нь үзэхүл дөнгөж саяхан нарны хурц туяанд очтон байсан гэдэгт итгэх аргагүй аж. Элдвэр зургийг цэргүүд харж хансан тул овон цовон доош бууцгаагаад давцсан дээр зөвхөн далайчд, төрөөч, кеп, мөрч, арын албаны дарга, мебель нар үлдлээ. Үер дээрх байдлын үннийг түүнд хэдийн хэлсэн бөгөөд Жасперт Ахмадынх нь эрхийг эргүүлэн олгоно уу гэсэн түүний бүх гуйлд юунд ч ис хүрсэн тул бүсгүй царайд гунигийн сүудэр бараанднаа. Мөрчин тэрийг эргцүүлэн бодсоор нойргүй хонсон бөгөөд залууг буруугүй гэдэг урдийнх нь бодол улам батчив. Тэрээр найзынхаа ихэд өмгөөлөн хамгаалсан боловч меблийн адил юунд ч хүрсэнгүй. Хэдэн цаг өнгөрсний эцэст салхилтэд чирүүсэж давлгаа ихсэн хөнгөн хөлгийн савлах нь үлэмж болсонд арын албаны дарга мебель хоёр мөн тавцсан орхин одов. Кеп хэд хэдэн удаа салхин дагуу хөлгөө эргүүлсэн бөгөөд эдүүгээ хөнгөн хөлгийг нуурын хамгийн гүн задгаа хэсэг рүү туун яваа нь эргэлзээгүй болжээ. Учир нь давлгаа түүнийг тун хүчтэй мөргөн бутрах нь маш бат бэх хөлгөл эл давлгааг тийсэн давж чадах аж. Гэвч энэ бүхэн Кепийг юр мэгдүүлсэнгүй. Харин ч ангийн урмын дууг сонсмогц анч нохоос чихээ сортос хийлгэж бөмбөрийн нижигрийн дуулмагц дайны хүлэг газар цавчлан үүрсгийн адил дэгдэн буй шуурга хашир далаачны хамаг эр зоргийг хөвчилж ихгүй. Альва эсэргүүцлийг үл тэсвэрлэгч хатхан өөлөгч дээрэнгүй шүүмжлэлд автаж энхэн тэрхний төлөө маргаан дэгдэж ялахгүй шалахгүй имийг дэврэгэн сүр батруулахын оронд тэрбэр чухамхүү өөрийн жинхэнэ заяанд тохирсон эрлэхэг шудраг далайчны мөн чанарыг уудлан илрүүлж эхэлвэ. Учир утгыг нь тэдэнд тайлбарлаагүй байтал Гентэд Ахмад хийгээд залуурч хоёрын үзэгдэхгүй болсон даруй хөлгийн багийнханд итгээд санагдавч шин даргын захирамжийг үг дуугүй биелүүлж эхэлцгээжээ. Хөргөн мэнэ. Энэ тунгалаг ус шалбааг юу чаддгаа үзүүлж магадгүй нэ. Салхи эртний лут шуургыг санагдуулж давлгаа хэдий жигтэйч гэсэн задгай далан усан хан хэрэмтэй төстөө байх ч нэв. Энэ үнэхээр миний санаанд нийцэж шүү. Нийцэж байна. Төрөөч минь. Танаа энэ нуур ядаж нэг хоногийн турш ингэж хэлгэнэх юм бол би үнийг чинь хүндэтгэлэг болж мэдэх нь байна гэж байгалийн гамшигтай дахин үзэлцэх болох нь гэж сэтгэлэн зэрэгсэн Кеп өдийнхэр далгай илэн байж дуулдваа. Газар гэж хөлгийн хошуун дээр зогсож байсан харуул хашгирав. Кеп яаран түүн рүү очлоо. Үнэхээр борооны жирэлтсэн усан хөшиг дундуур хагас мөлийн хэр зайд эрг харагдан бөгөөд хөнгөн хөлөг шуудхан түүн рүү довтлон байна. Өвгөн далайчин салхин дагуу эргэхэд бэлтгээд гэж командлахыг хүссэн боловч илүү самбаатай төрүүч түүнийг зогсоов. Эд ялгүй ойртож очих юм бол ямар газар болохыг нь мэдэж болох юм. Нуурын энэ хэсгийн Америкийн харьяат эргийг бидний ихэнх нь мэдэх тул хаана байгаагаа мэдэх нь бидэнд чухал гэж тэр хэлв. Яста тийм. Яг тийм шүү. Өчүүхэнч болтугай боломжтой бол урдийн хажиглалаар явцгаая. Тэр салхин талд байгаа юу вэ? Хавтгай хошуу юм уу та? Тэнгэрийг барьж тангаргалъя. Энд чинь манай гарнизон байна шүү дээ гэж туршлага багтай саднаасаа илүүгээр герхаануудаараа цэргийн бэхлэлтийг таньж чадсан төрүүч дуулдваа. Төрүүч эндүрсэнгүй.
Хэдийгээр бараад өрсөн борооны зуд заан усан хөшиг дунд оройн бүрэнх юм уу өөрийн өмнөх буданд харагдаг шиг бүрэг бараг байвч бэхлэлт байгаа нь эргэлзээг байж. Төлөлгүй ногоорон агч зүлгээр хучсан бэхлэлтийн намхан хэрэм бороон дуламж харлсан зэвгэр шөргөн хашаа ганц нэгэн оромжийн дээвэр ганцаар ёрдох тугийн өндөр иш зогсолтгүй үлээх салхинд хүчтэй үлээгдснээс агаарт үлгөөтэй буй зураг мэт харагдах тугсэлт үзэгдвэ. Тэгээд тэнд амьд амтан байгаагийн шинж юр байсангүй. Тэрч байтугай харуул хүртэл борооноос дайжин хаанигтай толгой хорогдсон бололтайч. Үер дээр байгсад тэдний хөлгийг анзаарч мэдсэнгүй гэж анхандаа бодоцгоовоо. Гэвч хөлийн соргог гарнисон үүргэлж байсангүй. Үздэл харуулуудын нэг нь хөнгөн хөлөг гарч ирсэн тухай мэдэгдсэн бололтой. Эхлээд ганц хоёр хүн үзэгдснэ. Төлөлгүй. Нуурын зүг хандсан бэхлэлтийн хэрмэн дээр хүмүүс шавв. Хүрээлэн байгаа орчны байдал өвөрмөц сүрлэг, хатуу бэрх, өнгө үсгэлэн гайхуулмын. Шуурга юр намдалгүй явуулсан, газар дэлхийн энхэн өнцөгт амгалан тайван байдал юр байгаагүй юм шиг. Энэ шуурга хизээч юр зогсохгүй мэт санагдах аж. Салхи зогсоо зайгүй хүрхрэн шуугж, догшрон оволцох зуур, түүний уйтгарт хүчрхэг чимээний хариуд цацран будрах долгионуудын эсгчиг чимээ. Сүрт давалгааны нижиг нээгэр хариулмын. Шиврэ бороо хөшөглөн татсан шингэн манан адил орчны хөвөө хязгаарыг алхлан түүнийг нууцлаг байдалтай болгож оволцсон буй байгалийн хилэгнэлийг хараад төрөх зоримог байдал нь хүнийг энэ мэт мөчөд эзэмддэг ерийн таагүй байдлыг мохоо хажээ. Зах хязгааргүй харанхуй үлэмжийн гитэлшгүй баргар хан болон сүглэж онгон зэрлэг байгалийн агуу сүрлэгт автан дарагдсан харц бэхлэлтэд болон түүний ойр орчинд ажиглагдах амьдралын шинж тэмдэг дээр үе туслахта сэтгэлийг амьлуулмын. Тэд биднийг харцгааж. Тэгээд лав биднийг шуурганаас болж буцаж ирлээгээд тэнгэр зохирохыг хүлээн зогсоолын нөмөр талд байх биз гэж бодож байгаа бололтой. Харвотер хошууч дуунхан өөрөө зүүн хойд бэхлэлтээр зогсож байна. Би түүнийг нуруугаар нь таньлаа. Офицеруудч түүнийг тойрон зогсож байна гэж түрүүч хэлв. Ёрн төрөөч. Нуурын хоолоо руу орж зангууга хаян шуурга намтхыг тайван хүлээвэл яасан юм бэ? Тэд биднийг шоолбол шоолжл байг. Даашранд хэлэхэд бэдэрхэм цэнгэг усыг эргт буулгаж хөлгөө түүнээс ангижруулж болох юм. Тийм ээ. Тэгвэл ч муугүй л байхсан. Гэвч хэдийгээр би олиггүй далаачинч гэлээ. Эндээс хоолоо руу орох аргагүй гэдгийг гаргууд мэдчихэв. Энэ нуур дээр ийм шуурган дунд ямар ч хөлөг салхин талаас эргт хүрч чадахгүй. Тэгээд ч энд ийм шуургатай зангууга хаян зогсох тохиромжтой газар олдохгүй. Чиний зөв бололтой. Одоо би өөрөө ч бас харж байна. Их газар оршин суугч та бүхэнд газрын бараа хичнээн таатаач гэсэн. Бид түүнээс холдон отхоос өөр арга алга. Миний тухайд гэвэл шуургатай үед газар хойно хол хоцорсон гэдэгт бүрэн итгэлтэй байвал сая сэтгэл хангалуун байдаг юм. Үер эрэгт нэн ойрцсон тул даруй жолоог залн зад гайвсанд гарах хэрэгтэй болов. Кепийн захирамжаар зохих далбайг босгож зармийг буулган баруун зүг эргэв. Бяцхан хөнгөн хөлөг салхи устай наадан байх мэт санагданаа. Тэрээр нэгэн бол нугас мэт шунган эс бөгөөс залуурын аясаар даруй дээш болж аясын салхинд дуугдан давалгаан дээгүр гулгана. Хөнгөн хөлөг нэн хурдан довтлон явсан тул хэдийгээр тавцангийн зүүн талаас газрын бараа удтал харагдсаар байсан боловч бэхлэл хийгээд хэрмийн дээр сэтгэл түгшин ажиглаж байсан улсын бараа манан дунд даруй харагдахгүй болов. Хөнгөн хөлгийг салхин дагуу барьж байхын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсанд тэрээр давалгаан дээр ганхалсан дахин умар дэргийн зүг хүн дайнаа эхэлвэ. Ямар ч өөрчлөлтгүйгээр цаг хугацаа өнгөрсөөр л байна. Салхи улам шир үсчээ. Нэн гоочломтгой кеп хүртэл лут шуурга эхлэгнэ гэдгийг өршөөнгүй зөвшөөрөв. Наран шингэмэгц харанхуйд умар дэргийг мөрөгчихвээ хэмээн үерийг салхин дагуу эргүүлв. Ахмад шөнө дундын үес багийнхнаас асууж лавлан байж нуурын хэмжээ хэлбэрийн талаар ерөнхий төсөөлөлтэй болоод хоёр эргийн аль альнаас нь тэнцүү зайд явцгааж байна гэж шийдвэ. Хуйлран босох усанд алангийн өндөр хийгээд урт нь энэ таамаглалыг нотолж байв. Үүнээс нэг хоногийн өмнө кепийн өгөөдөн гоочж байсан эл цэнгэг шалбаг эдүүгээ түнд тоогдож эхэлвэ. Шөнө дундаас хойш шуурга үзэгдэж дуулдаагүйгээр улангасаж кеп ийм шуургатай үзэлцэх тэнгэл үгүй гэдгээ хүлээхээс өөр аргагүй болов.
Бяцхан хөлгийн тавцан дээр үлэмжих ус хилэн тээе нөмрөн бууж түүнийг ганхан чижирхэд хөргөн хэдийгээр энэ далайд хөвөх талаараа гойд чанартай хөлөг боловч давлгаа гүйцэн ирээд бяц дарахаар сүрдүүлэн байхаж. Уярын далаачид ийм бэрхшээлтэй урд өмнө ёр учирч байгаагүй гэж амаманда батлан хэлцгэх ажээ. Онториогийн бүх гол болон тохой ба зогсоолуудыг гаргууд мэддэг Жаспер хар шуурга тавихыг үлээлгүй хөнгөн хөлгийг эрднээс эрэгт ойрхон аваачиж аюулгүй газар зангууг нь хаян зогсоох байсан лавтул энэ ч үнэн байв. Гэвч Кэп доор зүтэн суусаар байгаа хүүхдүүдээр ахмадаас зөвлөгөө авах нь нэр төрд харш хэрэг хэмээн үзэж задгай далайн хөгшин чоны маягаар ажиллах гэж шийджээ. Шуурга далбайг дахин өргөж доод талын дууш далбайг буулгасны эцэст хөнгөн хөлөг салхины аясаар хөвж эхлэхэд шөнөө 1 цаг болж байсан бөгөөд хэдийгээр бараг бүх далбайг хүмсэн боловч бяцхан хөлөг өөртөө өгсөн нэрийг нэр төртэй хадгалж явав. Үйлдэл оволцсон буцлагч нуурын тогоон дотор унахаасаа айн ухаан алдан эмх цэгцгүй дээгүүрээ эргэлдэг цаг лайнуудтай хурдаа үзэн тэрээр 7 цагийн турш шалам гайлан довтолгосон билээ. Өөр тэмдэрэгдэхэд өөрчлөгдсөн юм юр байсангүй. Тэнгэрийн хаяа энэ үхэнд дарагдан баргар огторгүй оволцогч давлгаатай хутгалд нь нийлсэн мэт үзэгдэмүй. Хэлгэнэн боссон байгалийн хоёр гамшиг салхи ус хоёр бие рүүгээ дайр нь ноцож хүчээ үзэн байх шиг санагдах ажээ. Энэ бүх хугацаанд хөнгөн хөлгийн зорчигчд дэмээл элгээ эвхэн суухаас өөр аргагүй байв. Жаспер залуурч хоёр доор суусан хിവэрэ байл. Чингэд хөлгийн ганхан сэгсчг нь ялгүй багасмагц. Тэднээс бусд нь бараг бүгдээрээ тавцсан дээр гарав. Өглөөний цагаа цөм дов дуугийн ууцгаасан бөгөөд байгалийн нарцалдаан юугаар төгсөх бол гэж биеэсээ үг дуугиас суух мэт бүгд биеийг харцгаах ажээ. Кэпл ганцаараа ёр тоосон шинжгүй байхаж. Шуурга улам хүчтэй оволцох тусам түүний царайных нь алхаа гიშгэн илүү чанга, хөдөлгөөн нь илүү ихтгэлтэй болж байв. Учир нь чухамгүй ийм үед л тэр өөрийн уран чадвар эр зөргийг гаргах боломжтой болох ажээ. Тэрээр далаачны зуршлаар бүх биеэр найган хөлгийн хошуун дээр зогсон хурднаа хөөн цацрахтаа дээшээ огторгүй руу тэмүүлэн байх хитгэн чанад мөнгөлөг мөрөө үлдээх давлгааны хөөсөрсөн хэрвэг ажин байл. Гэтэл ёслол төгөлдөр мөчөд гинэт далба гэж хэн нэгний дуу алдах сонсдог. Онториомитийн ийм ил хөл зэлүүд нууран дээр өөр хөлөгтэй тааралдна гэж саналтгүй билээ. Уяр өөрөө түүний дээр байгаа бүгдэд балар айн дундуур туучигч цорын ганц аянч мэт санагдаж байсан бөгөөд хоёр хөлгийн ийн уулзах нь тэр үес Америк нутгийн сая газрын бүрхэн байсан хэмжээ хязгааргүй навчид хөвчийн дор хэрэг хэсэж яваа хоёр анчин уулзах адил санагджээ. Шуурган дунд харийн хөлөг гарч ирсэн нь жигтэй итгэхэд бодтой биш мэт бодогдмой. Гагцгүй Кэпл санаандгүй ил явдлыг энэ тэрийг үзэж амтсан далайчны туршлагатай нүдээр ажиглан байх боловч түүний уужуу тайван сэтгэл мэдрэл хүртэл ээлж ихтэй дүр зургийг үзээд гайхширчээ. Үл мэдэг хөлөг үерээс 2 кабелтийн зайд харагдаж байв. Тэрээр хөнгөн салхины доогуур хідэн яар зайтай өнгөрөх үз чихтэй явж байв. Тэр нь гайхамшигтай сайн тоноглсон хөлөг бөгөөд хамгийн өөнтгч хүний нүдээр хараад ч борооны манандсан хөшиг нэвтлэн түүний их бие болон тоног хэрэгслээс өчүүхэн төдий олж илрүүлж чадхааргүй ажээ. Бүх даруулаас нь зөвхөн сайтар бэхэлсэн Грот Марсел болон хоёр хилтгий далбайг хойд урд хоёр шураг дээр дэлгэжээ. Хүчрхэг салхи хөлгийг хажуулт тал нь балбаж байвч тэрээр бараг хажуу ирмгээрээ ус зуран нөмөр талынхаа давлгаанд өргөдөн их биеэр тэгшрэн босох ажээ. Түүний тоног хэрэгсэл нь бүгд зүү ёсоороо бөгөөд хөлөг бараг дөрвөн зангилаа хурд дайгаар хурдан бөгөөд хөнгөн довтолгох аж. Хөнгөн хөлөг харийн хөлгийн зүг салхины хурдаар довтолгон явах тэр үес. Кэп. Энэ сайхан гэр үздэл хаа хүрхээ сайн мэдэж байгаа бололтой. Өмнө зүг зоригтой замнаж байна шүү. Тэнд зогсоол юм уу? Зангууга хаян зогсох найдвартай газар олно гэж бат итгэлтэй яваа бололтой. Хэдийгээр салхи түүнийг бидний нэгэн адил хөөж байх боловч авч хүрэх газраа мэдэхгүйгээр аз мэдэн ингэж довтолгох нь ёстой ухаангүй хэрэг гэв. За ахмад минь бид гайтаймтай учрлаа да. Энд чинь Францын банкны хөлөг Лимай Колон байна. Ниагар руу явж гин. Тэнд тэдний зогсоол
гарнизон байдаг юм. Тийм ээ Ахмад минь, ёстой гай гэдэг нь гэж Кэпийн хандж үг хэлсэн далайчин хариулв. Ёол болог. Өөдгүй юм уу Франц гэдэг нь илэрхий байна. Английн хөлгийн бараа харав уугүй юу? Сүнсэн зайлчих шахан зогсоолд орж нуугдах гэж яарч байна. Бид ч гэсэн бас тэгвэл дээрсэн. Тэгвэл биднийг тэр булангийн гүнд хөөгд оруулчихвал тэндээс 9 мэд гарна гэдгийг Тэнгэр л мэдэх байх гэж далайчин бодлогошрон толгой сэжиж хариугүйв. За хонгор минь. Битгий урваач үзэ. Битгий л урваагаарай. Энэ усан дээр бидэнд байх газар бага. Бидний хөлийн доор Английн сайн хөлөг байхгүй байна гэж юу? Дөнгөж салхил магцал зогсоол барааддаг өөдгүй муусаа мэлхийнүүд бид биш. Хөөе. Эрхмэ. Залуур дээр бүү алмайта. Ингэж анхааруулсан нь илүү хэрэг биш байлаа. Үер Франц хөлөг рүү довтлон очих аюул тулгарааттай. Хөнгөн хөлөг шуудхан Монкалм руу довтлон тэдний хоорондын зай 100-аас илүүгүй яард болсон нь тэд 9 минут зөрөн өнгөрч чадах хэсэг нь эргэл зээтэй болжээ. 100 дэшин залаа. 100 дэшин. Төөний хэдхэн доогуур гарахаар зал гэж Кэп өөрийн биш дуугаар хашгирав. Францын хөлгийн баг хөлгийнхөө давцангийн салхин талд цугларан тэднийг зайгаа барьж яв гих тушаах гэх мэт хэдэн их бууг хэдийн англичууд руу чиглүүлсэн байв. Эсрэг этгээдүүд гар даллан байгаа нь үерийн давцан дээрээс харагдаж байсан боловч нуурын давалгаа нэн их болсон тул ямар ч байлдааны ажиллагааны тухай санах хинч аргагүй болов. Хөлөг онгоцны давцан дээрх 2-3 хөнгөн их бууны амнаас ус гоожин байх бөгөөд ийм шуурган дунд тэднэр буудах санаа хинт ч төрсөнгүй. Монкалмын хар бөөр усан дээр цоройн гарч ирэхтэй сүртэй гялалцсан дадлгуудад нь салхи хэсэг чинь Францчуудын хашгирах дууг даран төмөн янзын авиагаар өлөн гиншигэж. Хоолойгоо сөөтөл бархирцгааг. Энэ агаар тэнгэрийн байдал шивнэлдэж байхаар биш бай гэж үглээд Кэп. Эрхмэ 100 дэшин залаа. 100 дэшин гэж командлав. Залуурч хэлснээр нь залбал нөмрөн ирсэн анхны давалгаа үерийг Францын онгоцтой золтой л мөргөлдүүлчихсэнгүй. Дараачийн давалгаанаар хөнгөн хөлгийн хэвтэй шураг Францын хөлгийн ирэмгийг мөргөх вэ гэж бүрэг бараг имэ хүндэт хөгшин далайчин хүртэл айн арга шухасгив. Гэвч ийм явдал болсонгүй. Үер үсрэхэд бэлхэн Эрвис мэд тэгшээд ураг шухасгийн агшны дараа дайсны хөлгийн хэдхийн цаагуур Гафелара гол шургыг нь шүргээд гулсан отбоо. Монкалмын Ахмад залуу Францэр Ганабортын дээр үсрэн гараад нэмсэглэн хамгийн булаа явдал үйлдэж байхдаа ч гаргадаг тэдний үндэсний олонх төлөөлөгчдийн шинж болсон хэтэрхий ээлдэг байдлаар малгайгаараа даллан хажуугаараа өнгөрч яваа хөнгөн хөлгийг мэдчилвэ. Хэдийгээр ил дохио зангаанд алсаас гарахад ч гэсэн Францын сайхан сэтгэлгээгээд нарийн мэдрэмж илэрхий байсан боловч англичуудын аран шин болох шулуун зантай Кэпд энэ нь юу ч бодогдуулсангүйгээр үл барам тэрээр нудрах зангидан занаад. Давцсан дээр мэн эх боо байгаагүй нац чинь түүнээс биш чамд үзүүлээд өгөх байсан юм. Чи лавл цонхоо дахин шилхэхэд хүрэх байсан да. Төрөөч. Тэр биднийг дооглон байна шүү гэж үглэв. Ёрдэн лээлдэг зам хадам ах минь гэж хариулаа төрүүч цэргийн хүний үүрэг гэж үзэн Франц ирд ёслоо. Ёрын лээлдэг зам Франц хүний зан аргагүй мó. Ухаан бодолд нь юу байгааг бол тухайлах аргагүй гэв. Тэнгэрийн ийм байхад тэр лав нуураар дэмий ганхаж яваагүй магад. За тэр ч яг хурч чаддаг юм бол зогсоолдоо нуугдвал нуугдаг. Харин бид жинхэнэ англи далаачны маягаар нуурыг эзэгнэж орхив. Энэ нь нэн сүртэй сонсогдсон боловч Кэп Монкалмын үсэр хар их бий хүлхийн үлээгдсэн гол далбаа хийгээд хэвзэгдэл мэт мананд уусан алга болон болтлоо. Улам бүдгэрэн агч тоног хэрэгслийг нь атаархангүй нүд дагуулан харсаар байв. Үннийг хэлэхэд хөлгийн эргэн тойронд гал зууран цогчих давалгаан дунд бас нэгэн шуургад шүнийг өнгөрөөнө гэдэг тунч таагүй тул зориглож гимэн тэр хөлгийн араас дуртаая дагах байв. Гэвч далайчны бардам зам төгшөөрөө илэрхийлэхтэн саад болж тэр тусмаа түүний мэдлэлд байгаа туршлагагүй аялагчид мэдлэг уран чадварт нь сохроор итгэж яваа билий. Өөнөөс хэдэн цаг өнгөрсөний эцэст үцхүл орчныг нөмөрсөн пад харанхуй үерт занал хээлж буй аюулыг уламжих болгов. Шуурга дүр намжихад Кэп дахин салхин дагуу хөвхөр шийдсэн билээ. Хөнгөн хөлөг харанхуйн дунд санаандгүй эрг мөрөгчихгүй тулд хаяа чиг өөрчлөн урдын адил салхины зөнгөөр урсан хөвсөөр л байв.
Энэ шөнийн бүх хэрэг явдлыг тооч нь дурдах нь хэрэггүй юм аа. Энэ нь альт шуурхтай шөнийн нэгэн адил шүн байна. Хэрсэнгийн сэгсрээ давалгааны нижигнэ цацран бутрах долгионуудын шууган эсгчих салхины завсар чөлөөгүй үлэн эсгэрэх тосон эрэх давлгаа руу шунган орхот нь бяцхан хөлгийг минут бүрт хөнөөхөөр замал хийлэх цохилт болон хамгийн аюултай салхин дагуу эрчимтэй хөвөх зэрэг аюул ээлжлэн давхцсан байв. Бүх тоног татлах шуурган тун тэсвэртэй байсан бөгөөд дарбуулуудыг сайтар бэхэлсэн хэдий боловч үер бол мэн хөнгөн хөлөг тул заримдаа давлгаа түүнийг нөмрөн аваад нуурын ёроол руу одож байх шиг санагдана. Эншүн Кэп хэдэн цаг бүх нойрсон боловч үүр дөнгөж хаяарч байх үеэр мөрөнд нь хүн хүрхийг мэдвэ. Толгойгоо өндийлгэн харвал мөрч цогсож байв. Шуурга ихэлсэн мөчөөс эхлэн мөрч тавцан дээр бараг харагдаагүй билээ. Учир нь төрөлхийн даруй зангийн улмаас тэрээр хөлгийн дээр хэрэг явдлыг зөвхөн далаачид л зохицуулах ёстой гэж сэтгэн. Ойн зүрхт өөрийн чадвар хийгээд туршлагад итгэдгийн нэгэн адил эл хөнгөн хөлгийн ахмадад итгэж байж. Гэвч тэр одоо бол өөрийгөө хөндлөнгөөс оролцох эрхтэй гэж үзэн. Үүнийг өөрийн онцлог болсон шуутхан зангаараа үйлдэжээ. Чэнгэ далаачныг нүдэ нэмэгц. Нойр сайхан, эрхэм Кэп. Нойр сайхан. Үүнийг би өөрөөр мэднэ. Гэхдээ амьдрал илүү сайхан шүү. Хав ороо хараад ийм үед өдөрдөн захирах хүн унтаж байж болох уу? Үгүй юу гэдгийг та өөрөө хэлээд аль гэв. Байн байсаар сэхэ ороод Кэп сая. Юу болоо бэ? Юу болоо? Эрхэм мөрч. Та бас өглөө амьтдын бүлэгт элсэн орчихсан хэрэг. Балар шугуй дундуур луужингүйгээр явж байсан таны ухаан сэхэд би хуурай газар дээр биширч байсан билээ. Тэгээд усан дээр гарсан хойноо таны даруй зан төвчээрт баярлаж ханахгүй байна. Учир нь энэ бол их даруй явдал л та. Харин таныг ийм юм хэлнэ гэж даанч бодоагүйгээ хэлье гэв. Миний тухайд гэвэл эрхэм Кэп. Би өөрийнхөө авиас байр суурийг мэднэ. Би хэнийгч зөвлгөөгөөрөө залгаах гэж бодоогүй юмсан. Гэвч бидэнтэй хамт Мэйбл дүүнхэн яваа гэдгийг бүү мартаарай. Энэ бол огт өөр хэрэг шүү. Мэйбл ч бас өөрийн авиастай боловч тэр бидний адил хатамжаагүй, уйхан, төрхөн эмэгтэй. Тэмч байхаас аргагүй. Түүний тухай яриа болж байгаагаас бус ердөөч миний тухай биш. Ойлгож эхэллээ. Мэйбл бол гайхалтай сайн охин. Энхрийн нөхөр. Гэвч тэр цэргийн охин далаачны зэт бол шуурганы үед хэтэрхий аймхаа эмзэг байж зохихгүй. Тэр айлаа гэж юу? Үгүй. Ердөөч энэ тухай яриагүй байна. Мэйбл хэдийгээр эмэгтэй хүн боловч бодлоготой, дуугүй байж чаддаг хүн. Үер дээр юу болсон тухай би түүнээс нэг ч үг сонсоогүй. Гэлээч гисэн Жаспер цэнгээг усыг өмнөх албанд нь буцааж тавиасаа гэж тэр тун их хүсэж байгаа. Тэгвэл хөнгөн хөлөг хуучин янзаар аялах бизээ гэж би бодож байна. Энэ ч ойлгомжтой хэрэг. Хүний арал шин гихч ийм шүү дээ. Оо тийм би. Мэйбл залуу бүсгүй. Түүний дээр дүнхмийнхний удам болохоор энэ ч ойлгомжтой. Түүний хувьд замын нэг амтнд төрсөн нагцаас нь илүү альва залхаа итгэхэд хөгшин далаачнаас нь илүү их мэддэг байх нэ. Хүний арал шин гэдэг энд эрхэм мөрч минь. Би бол дөнгөж 20 хүрч яваа шазрун охины аяг аашнаас болж зорсон чиглэлээсээ хаашаач ямх хазай хүн биш шүү. Чөтгөр ав гэж. Тэрч байтугай. Гэт Кэп дууга ялгүй намсган. Эрхэм дээдсийн 55 дугаар явган цэргийн хорооны ёслын жагсаал дээр модойж согсгоос өөр юм мэддэггүй улсаас имэхгүй. Хүний арал шин гэж юу болохыг эрмүү цэнгэг ус шалбааг дээр бусдаас заалгахын тулд би 40 жилийн турш далайд тэнүүчлээгүй. За мөн шазрын шуурга байна. Борей өөрөө хөөргөө үлээж байгаа юм шиг л. Үгүй тэр салхины дооталд юу харагдах нь тэр. Гэт далайчин бүр нүдэ хүртэл арчснаа. Эрэгэ. Энд ч намайг Кэп гэдэг шиг үнэн байна гэж. Эрэгдээ бүр завчим эрэг байна гэв. Мөрч даруй хариу хэлсэнгүй. Тэрбээр толгой сэгсрэн түгш үүрээ нуулгүй. Ярилцагчийнхаа царай хувирлыг ажиглан байна. Эрэгэ. Энд ч бидний үер дээр байгаа гэдэг шиг үнэн байна. Эрэгдээ бүр салхины дооталд бүр ихтэй биднээс 1 милийн зайд. Тэгээд бас Лонг Айландын бүхэл эрэгт тааралтгааргүй лутх эгэнсэн харгаатай юм гэж. За ямар байна? Энэ бидний төгшүүртэй явдлаа үгүй юу? Гэж мөрч асуув. Төгшүүртэй үгүй юу гинэ. Аль нь биш. Үгүй мэдээж төгшүүртэй байлгүй яах вэ? Гэхдээ төгшүүртэй явдал далаачныг айлгана гэж та бодвол их алдас болно шүү. Ойд бол таныг юуж айлгахгүй шүү дээ. Тэмбэ зэрхэм нөхөр минь. Үгүй юм шиг ээ. Аюул их бол би мэдэж танихын тулд бүх чадлаа хөвчлэн дайчилдаг.
Дараа нь түүнээс ангижрахыг хичээдэг. Тэгэхгүй бол миний хуйх ямар нэгэн мингийн овооход аль хэдийн борслогдож байх шүү дээ. Нууран дээр бол би мөр хайж олж чадахгүй тул миний үүрэг бол захирагдах билээ. Гэхдээ бидэнтэй хамт Мейбл дүүнхэм шиг ийм бүсгүй яваад мартаж болохгүй. Аав нь ирж явна. Мэдээж тэр өөрөө охиныхоо төлөө түгшиж яваа биз. Төрөөч тэдэн дээр хурч ирээд хөлгийн хушуун дээр хоёр далаачны ярилцахыг сонсвол бид хэцүү байдалд орчихсон юм шиг надад санагдал. Манай хөнгөн хөлөгт одоо ганц ч дарвал нэмж буулгах арга үгүй. Гэтэл салхи ийм ширүү байгаа тул цаг 2 цагийн дараа гихтэл бид эргэж чилэгдэн гисгэж байна. Эсвэл айлсан хүний нүд их гихч болж байна уу? Чи юу гэж бодож байна? Хадам ах минь гэв. Кэп юу ч дуугарсангүй. Эргэн зүг урмай ширтэж байгаад дараа нь салхины эсрэг харснаа. Өөрөө салхитай үзэлцэхэд бэлэн байгаа мэт ууртай царай нь шазав татсхийвэ. Юу хэлмээр байна ах минь? Жасперыг дуудуулж цаашид яахыг түүнтэй зөвлөвл ямар. Тэгээд ч энд Францчуудаас айхам юр байхгүй. Тэгээд ч ийм нөхцөл байдлын дунд тэр залуу биднийг хөлгийн свирлээс аварч мэдэх юм гэж түрүүч хэлв. Тэр шүү. Хамаг хор хөнөөл энэ хараалт нөхцөл байдлаас болж байгаа юм. За тэр сайн эрийг дуудвал. Тийм ээ. Түүнийг дууд гэж тушаа. Би түүнийг тун овжин шалгааж байгаад үннийг нь мэдээд авна. Гэдэгт мөр ийдсэн ч алдахгүй. Бэйдэ найдсан Кэпийг зөвшөөрч амжаагүй байтал Жасперыг дуудуулцгаасан байв. Залуу хөвгүүн даруй хурч ирвэ. Түүний бүхэл байдал хийгээд царай зүс нь ихэд гутарч гунсныг гэлтгэх бөгөөд түүнийг ажиглан байсан Кэп дөрүүж хоёр ил байдлыг урван тэрсэлсэн нь ээлжлэгдснээс ингэв гэж бодож байгаа. Давцсан дээр гарч ирээд юуны өмнө хөнгөн хөлөг хаана байгааг мэдхийн тулд орчин тойрныг түгшсэн харцаар харав. Хөлөгт занал хийлж буй аюулыг үнэлэн дүгнэхэд гагц энэ харцал хангалттай байв. Альва далаачны байдлаар тэр эхлээд салхин талын тэнгэрийг хараад дараа нь тэнгэрийн хаяаг нүд гүйлгэн шинжснэ. Нөгөө талын завчим эрэг дээр харцаа тогтов. Тэг мэгцэл үерийн жинхэнэ байдал түүнд даруй ойлгомжтой болов. Хөлгийн хушуун дээр гараа цээжиндээ зөрүүлэн эхэрхэг янзтай ганхалдсан зогсож байсан Кэп яриа эхлэв. Эрхэм Жаспер, биднээ салхины доод талд орших зогсоолын талаар асууж лавлахаар би таныг дуудуулсан юм а. Бид бүгдийг тэр тусмаа эмэгтэй хүнийг усанд үйтлээ хорлонд санаандаа тийм гүн автсан байх гэж би таныг бодохыг хүсэхгүй байна. Тэгэд би таныг эр хүний ёсоор хандаж энэ гайтай шуургыг өнгөрөөчих аюулгүй зогсоод хөнгөн хөлгийг аваачихад бидэнд туслан байх гэж найдаж байна гэв. Мейбл дүүнхэн зовлонд учрахыг харснаас би үхэхэд бэлэн байна гэж залуу хүү нухацтай хариулв. Мөрч түүний мөрийг найрсгаар алгадав. Ингэн гэж би мэдж байсан юм а. Би мэдж байсан юм. Энэ залуу бол хүнийг хизээч юм бэ? Хэл дээр юм уу? Зөв зөрөг дээр хөтлөн аваачиж байсан луужингаас илүү үнэнч найдвартай хүн. Ийм залуу гүжирдэн гүтгэх нь их нүгэл гэж дуалдав. Ялангуяа эмэгтэй хүнгийн шүү. Түүнд л бусдаас нь илүү их аюул тулгараад байгаа юм байх. Гэвч энэ бүгд ялахгүй юм. Залуу минь. Далаачны маягаар нин үгүй ярилцахад бид бие ойлгоно байх гэж найдаж байна. Энэ хавьд бидний салхин дор ямар нэгэн зогсоол байдгийг та мэдэх үү? Гэж Кэп аманда бовтнова. Тийм зогсоол энд байхгүй. Нуурын надагт үнэндээ нэг том тохоо бий. Гэхдээ бидний хинэж түүнийг мэдэхгүй. Тийш орхон тун хэцүү. Тэгвэл салхин доорх энэ эрэг. Энэ бас л тун таагүй харагдаж байна. Тэнд нэг талаасаа нэг гарын их хүртэл, нөгөө талаасаа Фронтиана хүртэл нэвтгшгүй ой үргэлжилдэг юм. Омод өрнөд зүгтээ бол 1000 милийн дотор ойхор талаас өөр юу ч байдаггүй гэдэг юм. Тэнд чинь Францчууд байхгүй гэсэн үг тул үүнд чинь баярлаа. Харин энэ хавь зэрлэгүү дэлбэгөө. Хэдийгээр цөөн боловч индианчууд газар сайгүй тэнэж явдаг юм. Эрэгт хаан ихтэй индианы багтай санамсаргүй тулгарч болно. Гэвч заримдаа тэд хэдэн сараарч харагдахгүй байж мэднэ. За яах вэ? Заяандаа найдаж. Энд газар дах болбол тэдэнтэй тааралдахгүй л гэж бодъё. За дэггэр эрхэм Вестерн. Нин үгүй ярилцъя да. Та Францчуудтай ийм хорлонтой холбоогүй байсансан бол одоо яах байсан бэ? Би танаас хамаагүй залуу бөгөөд туршлагаар багтвал эрхэм Кэп. Танд би зөвлөж зүрхлэн гэж үт. Гэж Жаспер хүлцэнгүй хариулва. Тийм. Энэ бол бүхэнд туйлын тодорхой. Ёрийн тохиолдол бол мэдээж та яаж зүрхлэх вэ? Гэтэл бид ёрийн бус тохиолдол онцгой нөхцөл байдалтай уучраад байна. Тэгээд бас энэ цэнгэг усны шалбайг өөрийн гэсэн адааштай юм аа. Энэ бүхнийг тэнцэж үзвэл таныг төрсөн эзэгтэйж байсан зөвлөхийг зөвшөөрч болно. Өөрийнхөө саналыг хэлэх нь таны хэрэг.
Шүүн тунгааж түүнийг зөвшөөрөх хэсэг нь миний хэрэг. Хэрэгвэл зохихыг миний туршлага хэлж өгнө. Ойрын 2 цагийн дотор хөнгөн хөлөг зангууга хаян зогсох ёстой гэж би бодож байна. Юу? Зангууга хаяхаа. Энэ нууран дээр биш биз дээ. Үгүй эрх минь, энд биш. Эрэгт ойрхон. Та арай ийм шуурганд салхины доод талын эрэгт зангууга хайж болно гэж хэлэх гэж байгаа юм биш биз дээ. Эрхэм цэнгэг усгүй. Хөлгөө аврах гэж бодвол би чухмал ингэндэ эрхэм гэв. За юу гэх вэ? Энэ цэнгэг усан лав чөтгөр шулан байдаг биз. Залуу минь. Хүүхэд байхасаа ахуулаад 41 жил далайгаар хөвөхдөө хизээч ийм юм сонсоогүй гэдгээ танд би хэлчихье. Ийм утгагүй юмд хариу хэлхийн оронд бүх зангууг гинжнийхэн хавд усан чиччмээр байна. Тийм ээ. Гэхдээ бид аргагүй болохдоо энэ нууртаа ингэдэг л юм. Биднийг илүү сайн сургасансан бол өөр илүү арга олох байсан байх гэж бодно гэж Жаспер төлөвхөн хариулва. Мэдээж ололгүй яах вэ? Үгүй ийм нүгэл үйлдэж надад заа сургасан бүхнээ мартахыг мань хинч албадаж чадахгүй. Ийм тэнэг явдал үйлдвэл би Сент Хүүкийн бараагч харах зүрхэлэхгүй болно. За далайн айлын талаар таныг бодвол мөрч бараг илүү юм гадарлах юм шиг байна. За яах вэ? Эрхэм хэн бэлээ? Та буцаж доошоо орж үз. Жаспер дуугүй мэхийн яслаад явсан боловч шатан дээр очоод тэмгэлзэн саатаж салхин талын дэнгэрийн хаяа нөмөр талын эргийг бодлогошрон гараад доош буухыг нь бүгд анзаарва. Сэтгэл нь ихэд төгшин байгаа нь царайд нь илт байв. Таны сонсох сувг өгүүлж байна. 17 дугаар бүлэг. Сэргийн эхнэр өвдөд орондоо хэвтэж байв. Хэтгийн өрөөнд Жасперыг ороход тэнд Мейбл дүнхэм ганцаараа сууж байв. Төр өөчийн хилэн намдаж залуу хүүг өршөн хөлгийн хэсэгт байр эзлэхийг зөвшөөрчээ. Жасперыг баривчлагдсны эцэст тэр бүсгүйд ямар ч сэжиг төрөөгүй гэвэл бид зохиолынхоо баатар эмэгтэй гидэрхий гэнэн хүн болгохсон билээ. Гэвч түүний өгөөмөр уулан сэтгэлийг хүндэтгэх хийн зэрэгцээ. Түүний зүгээс залуу хүү төрсөн сэжиг тийм ч их гүн биш байсан тул даруй арилсан гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Жасперыг хажуудаа суухад хөнгөн хөлгийн ховд заяаны төлөө төгссөн сэтгэлдээ царай нь бараасныг үзээд бүсгүй бүх сэжиг даруй замхран арилва. Түүний өмнө зөвхөн зүй бусаар доромжлогдсон хүн байж байгааг тэр ухаарав. Энэ бүхэнд та хэтэрхий их гутарч байна. Таныг мэдэх хүн бүхэн буруугүйд тань юр эргэлзэхгүй. Таныг амиараа батлан даахад бэлхэн гэж мөрч ярьж байна билээ. Гэж хүчтэй сэтгэл давтсан залуу бүсгүй байдлыг аргагүй илчлэх өөрийгөө умарцсан сэтгэлийн тийм хөдөлгөөнөөр бүсгүй догдлон байж гэлв. Гэхдээ та өөрөө Мейбл, та өөрөө намайг эцгийнхээ нэгэн адил урвагч хэмээн бодохгүй байна гэж юу? Гэж залуу хүү мөн тийхүү догдлон асуухад нүд нь гялалзан байв. Эцэг минь цэрэг контол үүргийнхээ дагуу хандна. Харин түүний охин таны тухай өөрт нь ихэд тус болсон хүнийг юу гэж бодвол зохих вэ? Тэгж бодох эрхтэй билээ. Мейбл, би таны мэд хүмүүжлтэй бүсгүйчүүлтэй үг хэлэлцэж яваагүй. Тэрчлэн хинтээ ч өөрийн санал бодлоо гаслан зовлон хуваалцаж үзээгүй билээ. Надад ихч бүсгүй дүү байгаагүй. Ээж минь бол намайг бүр балчир байхад нас барсан. Тэрч байтугай бүсгүй хүнд хэмээгээд Жасперыг дүгдэрхэд Мейбл утга учир битүүлэг эдгээр үгсийн дараа юу хэлэх байсныг нь мэдхийн тулд орчлон дээр байгаа бүхнээ зориулахад ч бэлэн байв. Гэвч сэтгэлийн барил охины даруй байдал эмэгтэй хүний сониуч занган давжээ. Цааш юу болохыг тэр дуугүй хүлээв. Надад туршлага үгүй гэж улам их хичин гүйрэхэд хүргэсэн эл завсралгын дараа залуу яриага үргэлжлүүлэн. Таны мэдийн бүсгүйчүүл юу бодож байдгийг би мэдэхгүй. Та олон зүйлийг өөрөө таамаглахаас өөр аргагүй болно гэдгийг л би хэлэх гэсэн юм гэв. Мейбл бүгдийг ойлгох үед сэргэлэн охин боловч талтай байдлаа өөрт нь хэлхээс өмнө эрэгтэй хүний амнаас эхлэн сонсоход таатай байдаг тийм зүйлс эмэгтэй хүнд байдаг билээ. Тэрбээр чухамхүү тийм утга санаа Жасперийн үгэнд агуулгадж байгааг бүрэг бараг тухайлсан бөгөөд яриаг ийм янзаар үргэлжл үүснээс өөрчлөсөн дээргэж цэвэр эмэгтэй хүний овс гоогоор үтсэн байна. Жаспер, таныг надад ганц л үг хэлбэл миний санаа амархан тэр танд занал хийсэн энэ сэжиг юр ор үндэсгүй биз дээ гэж тэр өөртөө төдийгүй дүүнд итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэж өгүүлв. Мэдээж тэгэлгүй яах вэ, Мейбл? Тийм гэдгийг сүнсээ барин тангаргалъя гэж Жаспер бүсгүйн дүрлэгэр цэнхэр нүд рүү нэн элэн далангуй цайлагнаар ширтэн байж хариулсан бөгөөд
Гагцгүй ил харцсан л хамгийн хүчтэй сэрдлэгийг эргэлзэхэд хүргэхэд хангалттай байв. Би мэдэж байсан юм. Ийм гэдгийг би тангаруулахад бэлэн байсан юм гэж бүсгүй. Сэтгэл догтлон дуу алдаад гэлэж гисэн эцгийг минь буруутгах хэрэггүй. Гэхдээ та сэтгэлээр унах хэрэггүй. Жаспер гэв. Эдүгэ надад өөрөмний талаар санаа зовох учир шалтгаан үлэмж тул өөрийнхөө тухай бодох зав зай алга. Жаспер, би таныг айлгахыг хүсэхгүй байна, Мэйбл гэвч үерийг яаж ч чадахгүй гэдгийг нь нагцад чин ойлгуулах нь гарцаагүй байна. Үнэн дээр тэр надаас хавьгүй олон ах үлэмжих туршлагатай гэдгийг би мэдчихэв. Бас минийхээс илүү өөрийнхөө бодолд итгэх нь ч зөв. Та үерийг аюулд нүүрлээд байна гэж үзэж байгаа мó гэж бүсгүй давхийн асуув. Тийм болтой гэж имэж байна. Юу боловч нуурын далайчид бид хөнгөн хөлөг суйрлын эрмэгт тулжээ гэж бодож байна. Гэвч далайд хөвд сурсан өвгөн далайчин түүнийг аврах арга олохыг хэн мэдэх вэ? Жаспер, үерийг жолоодох чадварт чинь бид бүгдээрээ үнэн голоосоо найдаж байгаа. Та нуурыг бас хөлгийг сайн мэдэх тул ганцхан таа бидний үнэн байдлыг гарцаагүй ойлгож мэднэ. Мэйбл, би таны төлөө сэтгэл түгших тул ердийнхөөсөө илүү аймхаа болж мэдэх юм. Үннийг хэлэхэд миний хувьд хөнгөн хөлгийг аврах ганцхан зам байна. Гэтэл нагац чинь түүнийг нэцаалаа. Хөлөг маань ердөө л 2-3 цагийн дараа асга мөргөж бод үсрэхээс зайлахгүй. Магадгүй би юм мэдэхгүйдээ болоод андуурч байж болох юм. Тэрбээр Онтариог ердөө л нэг цэнгэг ус шалбаа гэж яриад байгаа нь бас учиртай байж мэднэ. Энэ ямар хамаатай юм бэ? Эрхэм хайрт эцгийг минь бодооч, Жаспер. Өөрийгөө энэ бүхний хүмүүсийг бодооч. Цагаа олсон таны ганц үгнээс эдний аврагдах эсэх нь хамаарна. Би таныг л бодож юм, Мэйбл. Энэ бол бусдыг бүгдийг нь бүхэлд нь авч үзснээс ч илүү хавьгүй илүү юм шүү гэж хөвгүн. Гүн их сэтгэлтэйгээр өгүүлсэн бөгөөд харцсан ямар ч үгнээс илүү ихийг илтгэн байва. Мэйблийн зүрхний цохилт дүргсэн, улаа бутарсан царайг нь талархсан нэмцэглэл гийгүүлв. Гэвч аюул даанч ойрхон, даанч хөнөөлтэй тул сайхан мөрөөдөлд автах цаг биш байна. Бүсгүй туяарсан харцаа Жаспераас салахыг оролдоочгүй боловч төгшүүр дахин эзэмдэвэ. Нагцын зөрүүд зам биднийг аюулд учруулахад хүргэж юртаа болохгүй. Дахиад тавцан дээр гар. Жаспер тэгээд аавыг минь над руу өрөөнд орж ирнэ үү гэж хэл. Залуу ир түүний даалгаврыг биелүүлэхээр ухасхийн отоход Мэйбл салхины өрхрөх хөлгийн хажууг балбах давлгааны мижигнийг чагнан сутал гэнэт өрд үзэж мэдээгүй аимшиг өөрийг нь эзэмдэн авав. Мэйбл далайн өвчнөд юр шаналаагүй бөгөөд зорчигчдын дуртаяа гэлдэгчлэг хашир далаачны адил байва. Гэвч аян ийм аюултай болж болох юм гэсэн бодол түүний сэтгэлд юр ороогүй билээ. Бүр шуурга эхлэх үеэс ав хуулан тэр ерийн ажил төрлөөрөө тайван оролдохыг хичээж байна. Гэтэл одоо түүнийг төгшүүр эзэмдэж ийм шуурганаар анх удаага усаар аялж яваага ухамсарлав. Төрүүчийг хүлээн ганцаараа өнгөрүүлсэн 2-3 минутын түүнд хэдэн цаг мэт санагдсан бөгөөд шатар буун ирж яваа аавыгаа болон Жасперыг үзээд сэтгэл амсхийн санаа алдав. Үерийн байдлын тухай Жасперын ярьсныг Мэйбл төрүүчид яаран өгүүлээд охиндоо хайртайгаа өөрийнхөө амьдралыг захирагс дийнхаа амнасыг бодож хөнгөн хөлгийн удирдлагыг жинхэнэ эзэнт нь шилжүүлгэж нагцыг ятгаач гэж гуйж гарав. Аава, Жаспер урвагч биш гэж тэр сэтгэл догтлон үргэлжлүүлээд тийм байлаач гэсэн нуурын наслагдсан хэсэгт хөлгийг суйралд учруулж бидний болон бас өөрийнхөө амнасыг гарцад гаргах ямар хэрэг байх вэ? Тэр урвагч биш гэдгийг би толгойгоороо батлан дай гэв. Айсан охинд ийм яриа нөлөөлөлгүй яхав. Гэвч аяллаа болгоомжтой даргын бодлыг өөрчилж чадахгүй. Жасперийн хувьд азаа үзэх гэлгүй яхав. Эрэгт ойртоход живхэн мэдээч. Гэвч хуурай газарт гарчих юм бол зүгтхэн дүүнд амар болно гэж ноомоо эцэг нь үгүүлвэ. Төрөөч дүнхмэ. Аава. Хоёул нэгэн зэрэг дуу алдсан боловч эдэн сэтгэлийн өөрөөр догдлыг илэрхийлж байв. Жасперийнхт гайхшрал, Мэйблийхт зэмлэл даван галж байва. Гэвч албархуу өвгөн захирагдах стайга ёсорхохыг мэддэггүй хүн тул үннийг тас цохид сурсан нэгэн байв. Минут хэр төгдрөн байснаа юу ч сонсоогүй мэт. Миний хадам ах гэв хөлгийн тавцан дээр бусдаар заавардуулах хүн биш гэв. Гэвч аав минь бидний аминд тулсан хэрэг болоод байна шүү дээ. Тэр тусмаа. Тэнгэрийн сайханд хөлөг командлах нь тэмчих гайхалтай явдал биш. Харин эвгүй юм болох үед л жинхэнэ командлагч өөрийнхөө ур чадварыг харуулдаг юм. Хөлөг аюулд ороод байгаа учраас Чарлз Гэп залуурыг орхихгүй байгаа юм. Түүний дээр Жаспер цэнгэг ус минь таны саналд с ิจ гтэй юм байна.
Нөхөрсөг ухаалаг зөвлөгөө гэхээс илүү урвалт гэмээр юм байна гэж тэр үзэж байгаа юм аа. Юу гэж л бодно. Бодог хамаагүй. Харин замчныг нь дуудуулж түүний үгийг сонсвол таар өчигдрөөс хойш замчинд хамаагүйг нь бүгд мэдж байгаа. Ээнч бас учиртай үг. За яг туршаад үзье. Намайг дагаад тавцсан дээр гар. Бүгдийг элен далангуй шударгаар үйлдэх хэрэгтэй. Жаспер түүний үгийг дагав. Мэйбл Ильяранд сэтгэл ихэд донсолсон тул зүрхлийн шатаар өгсөн. Гэхдээ Балажиг нь галзуу салхины нөлөөг дэрвэл зүүлэн хийсгэхээргүй. Нүүрэнд нь усны цацраг хүрхээргүй газар хүрч зогсов. Бүсгүй хүний даруй зан нь цааш явхад цаад болсон тул тэрбээр тэн зогсон тавцсан дээр болж байгаа хэрэг явдлыг туйлаас анхааран ажиглаж байв. Төдөлгүй замчин гарч ирэв. Тэрбээр тавцсан дээр гарч ирээд нуур болон тэнгэрийн хаяаг нүд гүйлгэн харсан нь юуны тул Чингис нь тодорхой байв. Үнэхээр үерийн аюултай байдлын тухай яриа өрөөнүүдэд нэвтэрч хэдийн амжижээ. Гэхдээ энэ удаад тэд аюул ослыг ердийнхөөрөө давсалсангүй. Харин ч ихэд багсхан ярьсан аж. Замчны байдлыг ажигласны эцэст яавал дээр гэж бодож байгааг нь асууцгааваа. Хөнгөн хөлгийг аврах ганц арга бай. Зангууг хаян зогсоох хэрэгтэй гэж замчин шуудхан хариулв. Йоо, энд нуурын дундуу гэж Кэп бүр өмнө Жаспер тавьсан асуултад автав. Яалаа гэж эрэгт харгааны ихний игнэнд дөхөж очих хэрэгтэй. Ингэхт нь Ахмад замчин хоёр нууц хилэлцээтэй юм байна. Өөрсдөө аврагдахын тулд хөлгийг живүүлэхээр шийджээ гэдэгт Кэп эргэлт буцалтгүй итгэв. Тиймээс өвгөн далаачин замчны үгийг урдна Жасперийнхыг сонссныхоо нэгэн адил хайхрамжгүй чагнав. Ийм туршлагатай хоёр далаачны үгийг сонсохыг хүссэнгүй гэж хүмүүсийн зэмлэсний хариуд Кэп. Ёстой далаачдын нэг нэнч үнэн сэтгэлийн угаас ийм зөвлөгөө өгөхгүй гэдгийг би чамд хэлье. Ийм шуурган дунд шургын дээр ядаж ганц ч болтугай салбархай дарвал тогтож байгаа цагт салхины эсрэг талын эрэгт зангууга хайна гэдэг бол галзуу хүний ажил. Хөлгийг батлан даасан хүмүүсийн өмнө би ингэж шившгэ тарихыг хүсэхгүй. Яг харгааны дэргэд зангууга хайна гин шүү. Эн чинь ёстой ухаангүй хэрэг гэв. Уярыг эрхэмдээд эзэн ван батлан даасан юм Кэп. Би захирагдагсд инхаа амнасыг хариуцах ёстой. Жаспер замчин хоёр Онторио нуурыг чи биднээс илүү мэднэ. Тэд хоёулаа нэг л юм хэлээд байгаа бол тэдний үгийг дагах ёстой гэж би бодож байна. Нагц минь хэмээн Мэйбл царайжлангуйж үгээ хэлсэн боловч Жасперийн анхааруулсан дохиог хараад бие барив. Биднийг харгаар нэн эрчимтэй тун аваачиж байх тул одоо маргалдаж цаг барах хэрэггүй. Хагас цаг өнгөрөхөд аль нэгэн байдлаар бүх юм шийдэгдэнэ. Гэхдээ үер усанд орох чулуу мөргөх юм бол хичнээн бат бих зогслооч гэсэн бидний дундаас нэг ч хүн тавцсан дээр өчүүхэн зуурч тисэж тогтохгүй гэдгийг эрхэм Кэпт анхааруулъя. Уйлсан харгааны дараагийнхныг нь ч хүрэлгүй. Хөнгөн хөлөг маань бот үсэрнэ гэдгийг бас хэлчихье гэж залуу Ахмад хэлв. Гэхдээ үнд чинь зангуу ямар нэмэр болох юм бэ гэж Жаспер шуурганы ур шиг болон өөрийнхөө үгийг хариуцах ёстой мэтээр Кэп уурсан асуув. Юу боловч түүний гай гэж үгүй гэж Жаспер цэнгэг ус тэвч чээртэйгээр хариулаад бэд хөлгийн хошууг салхины эсрэг хан дууснаар хөвөлтийг удаашруулна. Тэрч байтугай биднийг зангууга хаяж зогссны дараа шуурга усанд орох чулуун дундуур хөвөллөөч гэсэн аюул үлэмж багсна. Эрхэм Кэп, би танаас нэг л зүйлийг хүсье. Замчин бид хоёрт зангуу буулгах ажлыг бэлтгэхийг зөвшөөрч үзээч. Ингэж сэрэмжлэн бэлтгэвэл тустай байх бөгөөд хэрэг явдлыг юр гутаахгүй гэв. За яах вэ? Хүссэд байвал хөдөлж зангууга бэлтэг. Та нарын ов мэхнээс болж юу ч өөрчлөгдөхөөргүй байдалд бид орчиход байна. Төрөөч. Чи наашаа ирэхгүй юу? Би чамтай ярилцах хэрэгтэй байна. Гэт Кэп яриаг нь хүн сонсохооргүй газар дөрүүчийг дагуулж очиод байдал хичнээн хүнд байгаа тухай түүний хувьд юр баймгүй сандруу байдалтайгаар элен далангуй ярьж эхэлвэ. Хөөрхий Мэйбэлдэл хэцүү юм болох нь дээ гэж тэр хоолой чичрүүлэн хилээд чангаар нусааны. Чи бид бол төрөөч минь. Хал үзэж халуун чулуу долоосон цэрэг болсон. Өөхлийн эрмэгт тулж явсан маань цөөнгүй. Алд маань иймээс хошоо айгийхүү. Харин хөөрхий охин даанч сайхан сэтгэлтэй юмсан. Би түүний гал голомтоо бадрааж их болохыг нь үзнэ гэж боддог байсан юмсан. Гэвч айгийхүү сайн муу альва бүхнийг хатан сэтгэлээр угтан золгох ёстой шүү дээ бид. Өвгөн далайч надад энэ муу хараал ицсэн цэнгэг ус шалбагт ийм юм тохиолдсон тоогүй байна гэв. Төрөөж дүнхэм зоригтой хүн бөгөөд
Одоогийнхоос хавьгүй аюултай гэмээр байдалд орчход байхдаач зүрх алдахгүй байсан нь цөөнгүй. Гэвч тэр үед дайсанд зохилт өгч чаддаг байсан бол одоо энд энэхүү заналт хүчийг яаж эсэргүүцэхээ мэдэхгүй байна. Тэрээр өөрийгөө гихээсээ илүү огныхоо төлөө санаа зовж байх нь аюул тулгарсан агшинд зөвхөн өөртөө найдаж заншсан зориг, чанга бие, эрүүл хүнд голцоо байдаг биедээ итгэх итгэл одоо ч түүнийг оргисонгүй хажи. Гэл ээж Мэйблийг аврах ямар ч боломж ис санагдсанд халуун хайртай эцгийн хуваар даруй шийдсэн нь нэгэн охин минь үхэх үедээ бол бийж бас хамт үхсүгэ гэж бодов. Чи үнэхээр аюул суурил зайшгүй гэж бодож гинөө гэж сэтгэлийн төгшүүрээ нуухыг хичээн Кэпэс эрс дуугаар асуув. 20 минутын дараа биднийг чулуун дээр цацна. Тэгэхэд бидний хамгийн хүч чадалтайч энэ оволцсон оргилсон тамийн тогоон тисхүү үгүй юу гэдгийг чи ботолтой. Нүднээ үзэгдэх байдал үнэхээр хэрдэх юм ачи. Энэ үеэс үер эргээс ердөө ганц милийн зайтай байв. Салхи түүнийг галзуу хүчээр эгцхэн туухтал нэмэлт дарвал босгон хөлгийг салхин дагуу эргүүлэх талаар санах энэ арга үгүй байгаа. Гротын сайн бэхлээгүй том биш хэсэг хөлгийн хошууг салхин сөрөг арайхийн тогтоон барьж байсан тул давлгаа хараахан давцсан дээгүүр нөмрөн орж ирэхгүй байв. Шуурганы галзуурсан нөөлгөнд тэрээр бүхэлдээ чичрэн чахарч далбаг тогтоон буй бат бих тоног татлаг тас тус үсрэх гэж байх шиг санагдмүй. Бороо зогсоод үйлгүй тэнгэрт наран нүд гялбан гийм байвч нуурын дээрх агаар бараг заалбал 100 дохоо өндөрт гялалцсан гялтганагч манан гэлтэй усан тоосонсорт автжээ. Жаспер энэ байдлыг үзээд шуурга мөдгөн зогсохно гэж хэлсэн боловч тэдний хувь заяа тун удах даалт цаг 2 цагийн дараа шийдэгдэх байв. Хөнгөн хөлөг эрг хоёрын хооронд байгаа зүйл аимшигтай дотор хэрдэх юм харагдана. Усан доорх чулуунаас үүдсэн харга эргийн дагуу бараг хагас мил үргэлжлэн харгааны чанад цагаан хөөс оволцсон агаар уур усан цацаргаар дүүрээд түүний цаана утаанд халахлагдсан мэт бүдэг эргийн бараа зурвас төдий үзэгдмэ. Энэ хавийн эрг нь Онтариогийн хувьд нэн ер бусын балар шувуун ногоо нөмрөгт битүү хучигдсан байхажээ. Төрүүч Кэп хоёрыг элд дүр зургийг дуугүй ажин байх завсар Жаспер болон түүний төрүүч хөлгийн хошуун дээр улааран ажиллацгааж байв. Залуу хөвөнд эрхийг нь эргүүлэн олгомогц тэрээр өөртөө туслуулахаар хэд хэдэн цэрэг шаардаж 5-6 хүн шилж аваад алдагдсан хугацааг нөхөн гүйцэхээр бодсон зүйлээ биелүүлэх ажилд орвоо. Нарийнхан нуурд хөвөх үед зангуу хөлгийн тавцан дээр хураадаггүй. Зангууны татлагыг бэхэлдэггүй тул энэ нь далайн хөлөг дээр зайшгүй ундардаг илүү ажлаас Жасперыг чөлөөлжээ. Голын 2 зангууг буулгахад бэлтгэж татлагыг нзэгсэн байв. Тэгтэл Жаспер байдлыг шалтгахаар уг ажлыг зогсоов. Найдвар төрүүлэх өөрчлөлт ер ажиглагдсангүй. Хөнгөн хөлөг эргийн зүг яг уухан хөвөн салхин зүг ганц жам хандуулах боломжгүй. Агшин бүрд улам тодорхой болж байв. Залуу Ахмад нуурыг дахин анхааралтай хараад ганц ч минут алдаж болохгүй гэдгийг элтгсэн дуугаар шин тушаал өгөв. Зууран зогсоох 2 зангуу тавцсан дээр хэдийн бэлэн болоод нөгөө зүрийг нь их биеийн зангуунд бэхэлсэн татлахуудад бэхэлж байв. Нэгүгээр хэлэхэд тэдний хэдийд ч буулгахад бэлэн болжээ. Урьдчилсан эдгээр бүх арга хэмжээг аваад Жаспер ялгүй тайвширсан нь юу гэвэл шийдвэртэй ажиллагаанд нь сэтгэлийн түгшил байраа тавьж өгснийх байв. Үерийг хошуугаараа давлгаа зүссэн орох бүрд ус шүршин нөмрөх өмнөд тавцангаас тэр холдвоо. Учир нь тэнд ул айрын шамдаж байгаа усан цэргүүд байнга нөмрөн ирэх усанд шавшуулан байсан билээ. Жаспер түүнээс арай хуурай байх тавцангийн дунд хэсэг рүү очиж Мэйбл болон арын албаны даргын дэрэг зогсож байгаа мөрчтөд очиж нийлв. Зорчигчдын ихэнх нь буюу эд нэр дурдгдсан хүмүүсээс бусд нь дор байцгаалаа. Тэдний зарим нь далайн тарчилгаанд өвчнөөс ангижрахсан гэж орон дээрээ хэвдэцгэж, зарим нь нүгэл хилэнцээ хэдий хожимдсан ч намжлан байв. Үерийн хэрсэн Онтариогийн тунгалаг усыг зүсэн орсон тэр цагаас хойш зөвхөн одоо л анх удаага мөргөлийн үгс дуулдаж байгаа нь энэ билээ. Жаспер, одоо бол миний нэмэр тун баг. Хөлгийн дээр миний чадвар хэрэг болохгүйг чи мэднэ. Дээд тэнгэрийн тааллаар дөрүүчийн охин эрэгт амьд гардгийн бол ойг туулан түүнийг бэглэлтэд эсэн мэд хүргэх нь миний үүрэг болно гэж мөрч нөхөртөө хандан өгүүлв. Мөрч минь бэглэл хүртэл таач хол байна да гэж түүний үгийг сонссон Мэйбл өгүүлээ. Биднийх нь маанч тэнд хурч очихгүй биз гэж айж байна гэв. Тийм ээ. Энэ бол аюултай бөгөөд бэрхтээ зам.
Гэхдээ манай эл аглаг ойд энэ байтугайг даван туулсан эмэгтэйчүүд бий шүү. Тэгэхээр Жаспер минь, чи бидний хэн нэг нь чи юм уу? Би. Эсвэл бид хоёулаа Мэйблийг суман заваар эргэж гаргах хэрэгтэй. Түүнийг аврах өөр арга алга. Түүнд тус болохын тулд би юугаарч гатлуулахад бэлхэн байна. Гэвч ийм шуурга дунд харгаа дундуур завь гатлуулах хүч хүний гарт даанч үгүй. Гэлээч би зангуу хаях найдвар тасраагүй байна. Нэгэнтээ бид үерийг ийм байдлаар бараг яг ийм аюулаас авч гарсан юм. Гэж Жаспер гунигтай инэв хийлэн өчвөө. Нэгэнтэл зангуу хаяхаар шийдсэн бол үүнийгээ даруй хийхгүй яасан юм бэ? Жаспер. Бидний одоо алдаж буй бүхэн хожим нь зангуун дээр хөвөх үед аминд орох босуу гэж төрүүч асан. Залуу эр төрүүч рүү явж очиод сэтгэлийнхээ хөдлөлийг барьж чадалгүй гарыг нь шүүрэн авч чангадахв. Төрүүч дүнхэм. Хэдийгээр саяхан надад тун хатуу хандсан боловч та сайхан хүн юм. Та охиноо хайрладаг биз гэж ёслол төгөлдөр үг үлвэ. Та үүнд эргэлзэж байна гэж юу? Цэнгэг ус минь гэж төрүүч сөөнг дуугаар хариулв. Түүнд бид бүгдэд үхлээс аврагдах цорын ганц боломжийг олгохыг та хүсэж гин үү? Ингэхийн тулд би хэрхэх хэрэгтэй бай хүү минь. Би яах ёстой? Өдий болтол би өөрийнхөө сэтгэлийн зөнгөөр уйлдэж ирсэн билээ. Тэгэхээр одоо яавал зөхөхийг минь хэлээд өгөөч. Ердөө 5 минутын турш түүнээс удаан хэрэггүй. Намайг Кэп эрхмийн дайралтаас хамгаал. Тэгвэл үерийг аврахад хүний хийж чадах бүхнийг хийх болно. Төрөөч шийдэж ядан байваа. Тэрээр журам дэглэмт хэтэрхий автсан нэгэн тул тушаалаа өөрчлөн гэхэд бэрх. Гэвч эргэлзэн тэнэгэлцгийг эстевчин. Түүний зэрэгцээ. Хадам ахынхаа далайн аяллаа талаарх мэдлэгийг туйлаас эрхэмлэн хүндэтгдэг байваа. Түүний бодлогошрон байх зур Кэп хянан байсан залуурын дэрэгдээс холдож ярилцагчдын зүг хөдөлж ирэв. Эрхэм цэнгэг усаа. Хөнгөн хөлгийг эрэгт гаргаад хайчгаж болохоор газар энд байдгийг та мэдхүү. Ээлцэх хөрсөн аргыг хэрэглэх мөч тулаад байна гэж тэдний дэргэд ирээд асуув. Кэпийн дүр зургийн эргэлзээнд зоригдсон Жаспер төрүүчийг зөвшөөрч байгаагаа үл мэдэх толгой дохин мэдэгдэхийг хараад өнөд цаг хугацаанаас агшин ч алдахгүй гэжээ. Би залуурын дэргэд зогсож болгосон болов уу? Бидний салхинд ор байгаа тэр булан хүрэх гээд оролдоод үзье. Тэг цэнгэг ус минь. Үннийг хэлэхэд өөр арга алга санагдана. Нэг бол эргэж чидэгдэх, эсбүгөөс живхэл бидэнд үлдээд байна гэж тэр хоолой засан ханиалгах зураа өгүүлв. Улам улмаар өөртөө дарамт болж хүч нь хүрэхгүй болсныг ухааруулсан хариуцлагад тэрбээр туйлаас гутарсан байваа. Жаспер зөвхөн үүнийг л хүлээж байсан тул хэдхийн зүг гүйн гарч залуурыг шүүрэн авав. Ахмадынхаа санааг үг дуугүй ойлгосон замчин дохёогоор нь Грот шургын сүүлчийн далбаг хураан авах зурт эл хөдөлгөөнийг анан байсан мэт Жаспер тэр агшин залуурыг огцон эргүүлсэнд хэлтгийн байрлсан гурвалжин далбаа тэгшрэн хөнгөн хөлөг залуужиг дассан гартаа дахин орсныг мэдсэн мэт урагш өцөсхийн усан хан дундуур гулгав. Энэхүү осолтой ажиллагаа аяттай өнгөрсөн бөгөөд дараагийн хоромд бяцхан хөлөг харгааны зүг нэн хурдтайгаар шуудхан довтолгосон тул түүний мөхөх нь гарцаагүй болсон мэт санагдана. Эрэг хүртэл тун өчүүхэн зай үлдсэн авч санснаа гүйцэтгэхэд нь Жасперт 5-6 минут л хангалттай байж. Тэрээр залуурыг дахин огцом гихч нь хашлаг руу хазайлгсанд үер өндөр давлгааг үл гайхран цөөрмийн толь шиг гадаргуу дээр эргэх нугас мэт салхин зүг нэн уяхнаар хошууга эргүүлв. Жасперыг ганц төгөхөд л хөлгийн өмнөд тавцсан дээр ажил ундрахын дэрэ. Даруй хөлгийн хоёр тал руу зууран зогсоох зангуу хаяв. Хоёр лут бүдүүн татлаг нарийнхан шидэмс мэд ирчлэн байсан тул хөнгөн хөлөг хичнээн хурдан хөвөн байгаа нь эдүүгээ Мэйблдж тодхон болжээ. Тэдний ялгүй сунан татагдахад зангууг хайж татлагыг бүр үзүүрээр нь бэхлэв. Ийм хөнгөн хөлгийг гойд сайн татлаг хийгээд зангууны хүчин тогтоон барих нь амархан ажээ. 10 минут ч өнгөрөөгүй байхад Жаспер залуурын дэргэд очиж зогсвол үер хэдийн хошууга салхины эсрэг хандуулан давлгаан дээр бүжиглэж байв. Хөдөлгөөнгүй хоёр татлаг түүнээс эвэгцхэн сунай урт төмөр савх төмөр мэт харагдана. Та яаж зүрхлэв? Эрхэм Жаспер. Та яаж зүрхлэв? Эрхмэ. Агшинч сааталгүй татлахуудыг тас завчин хөнгөн хөлгийг эрэгт хуйлуулахыг би танд тушааж байна гэж Кэп хуурцнаа үзээд ууртай хашгирв. Гэвчхэнч тушаалыг нь биелүүлэх бодолгүй байгаа үздэл элт байл. Цэнгэг усыг командалж ихэлсэн тэр агшнаас эхлэн далайч зөвхөн түүний үгийг л дагаж байв. Хүмүүс аюул дучирч
хөлөг одоохон живэх гэж байна гэж сэтгэн Кэп дахин Жаспер руу хэлгэн дайрва. Та яагаад тэр лүдийн булан руугаа залсангүй вэ? Гэж би танаас асууж байна. Юунд та ханан хавцал руу залж байна? Тэнд чинь хөлөг зомгол болтлоо бут үсэрч бид бүгдээрээ живэх босоо гэж орлон энд бидний буулгахын аргагүй хараал урсган байваа. Тэгэд та татлахыг тас завчиж чухамхүү энэ хөлгийг эрэг рүү шидүүлэх гээв гэж Жаспер тоомжиргүй хариулв. Одоохон гүний хэмжүүр хайж хөвөлтийн хурдыг тодорхойл гэж өмнөд тавцан дээр зогсож байсан усан цэргүүдэд хандан хашгирав. Жасперын тушаалыг дохиогоор зөвшөөрсөнд түүнийг даруй гүйцэтгэцгээв. Бөгөд тавцан дээр бөөгнөрөн хэмжилтийн үр дүн юу болох нь вэ гэж амьсгаад аран байв. Гүний хэмжүүр нуурын ёроолт хүрч амжаагүй байтал уяан живчрэн дадагдсан бөгөөд хөнгөн хөлөг нэг хурамд өөрийнхөө урттай тэнцүү зам туулан Хисару ихцээрээ хөвөн байгаа нь хоёр хурамын дараа тодорхой болов. Жасперын царай барс хийв. Үер хитгэс нэг кабелтийн зайд эхнийх нь эгнээ нэг түрэн нэг татран байх усанд орох хадасгаас үүссэн харгааны дунд орчих юм бол хөлгийг хэнч аварч чадахгүй гэдгийг тэр мэдж байва. Оравагча гэж Кэп залуу Ахмадыг хуруугаараа занган хашгираад ууралсандаа багтрах шахан байж чи үүнийг амиараа хариуцах болно гэснээ сая амьсгаагаа уужрахад бэда эл шинжилгээний аяны дарга байсансан бол өөнийг сэлж зайлахаас өмнө гол шургаас дүүжилчих байсан төрүүч минь гэж нэмж хэлвэ. Уура дарж үз хадам ах минь тайтгарч үзээч гэж би чамаасгүй. Жаспер зүү ёсоор ажиллаж байх шиг надад санагдаж байна. Хэрэг явдал чиний бодож байгаа шиг тийм ч яадагта тулчхаагүй байх шиг байна. Тэр яагаад амлсныхаа дагуу булан руу аваачсангүй? Бид бүгдийг аль болох хурдхан живүүлэх гэж байж ядан байгаа мэт юунд тэр биднийг энд усан доорх асаг хад бусад бүх газрынхаас илүү нэгтэн Хисару авчраавэ. Чухамхүү энд асаг гад нь илүү нэгт байх тул энэ Хисару хөлгийг залан авчирсан билээ гэж залуу ир хөгшин далаачнд гол доортол гомдмоор дормжлуулсан боловч тайван өчөв. Тэгэд та энэ харгаан дунд хөнгөн хөлөг эсэмэнд байх болно гэдгийг надад далайн хөгшин чон надад итгүүлэх гэж бодож гинөө. Үгүй би тэгхгээгүй. Хад чулууны хамгийн ихний игнэг мөргөнгүүтээ хөлөг усанд автаж живнэ гэдгийг би мэдэж байна. Эргүүлэгт оронгуудаа гарт цаагүй зомгол болтлоо бут үсэрнэ. Миний зорилго бол хөлгийг усанд орох хад чулууны харгаанд хүргэхгүй байх юм. Нэг хурамда уртынхаа хэмжээгээр хөвж байгаа хөлгийг үдэ. Зангуу одоохондоо ёроолын хөрснөөс хангалттай чанга зуурч бэглэгдээгүй байгаа бөгөөд хөвөлтийг бүрэн зогсооно гэдэгт ч би найдахгүй байна. Тэгээд та юунд найдаж байгаа юм? Хөлгийг хошуунаас нь хэдгийг нь хүртэл итгэл, найдвар, хайр сэтгэлээр бэглэн аргамчих юм уу? Үгүй эрх минь. Миний бүх найдвар бол усанд орох урсгал юм. Энэ хэсаг зорьсон минь юу вэ гэвэл энэ урсгал өөр газрынхаас хүчтэй байдгийг би мэддэг юм. Түүнээс гадна усанд орох хад чулууг гитлэн бид эрэгт хавьгүй ойр очиж чадна. Жаспер дургуйцтай нуухыг оролдог эдгэлтэй дуугаар ярьж байв. Түүний үг Кэпэд илт юм бодогдуулжээ. Тэр үстэл тойлоос гайхсан янзтай байгаж. Усан доор хурсгал гинэ гэж давтан хэлээд. Чоткрав гэж усан доор хурсгалыг ашиглан онгоцны сүйрлээс ангиж ирч болно гэдэг. Ер үзэгдэж дуулдсан хэрэг үү гэв. Магадгүй ийм явдал далаад байдаггүй байж болно эрхмэ гэж залуу Ахмад даруухнаар зөвшөөрөд. Гэхдээ бид ийм тохиолдолд гарч байсныг мэдгэл юм. Энэ хүүгийн зөв дүү минь гэж түрүүч ярианд оролцоо. Нарийн учрыг нь би мэдэхгүй боловч манай энэ нуурт хөвдөг усан цэргүүдийн дунд энэ тухай яриа болж байхыг би олонтой сонссон юм. Жасперт найдхан л бидний хувьд бүхнээс дээр бизээ гэв. Кэп амандаа үглэж хорвоо ертөнцийг хараан зүгсэн боловч бууж өгөхөөсөөр арга байсангүй. Усан доорх урсгал гэж юу хэлээд байгаагаа тайлбарлаж өгнө үү гэж Жаспераас гуйцгаасанд тэр мэдих бүхнээ ярьж өгвөө. Шуурганы үед эрэгт хуйлран гарсан үлэмж их ус ямар нэгэн нүксөвөр эргэж нуурт орох нь гарцаагүй. Салхи давлгаа усыг эрэг рүү буцаан элдэх нуурын мандалд бол түүний эргэх зам хаалттай. Иймээс уг усыг угийн заяат газар нь хүргэх гүний эргүүлэг гарцаагүй үүсдэг байна. Гүний юм урсгалыг усан доорх урсгал гэж нэрлэдэг аж. Энэ нь үер шиг ийм гүн суулттай хөлгийн хурдад нөлөөлөхгүй байж болох юм. Усан доорх урсгал
зангууны гинжин оосрыг тас үсрэхээс хамгаална гэж Жаспер найдаж байв. Өөрөөр хэлбэл дээд болон доод урсгал нь бэбидээ сөргөлдсөн нөлөөлдөг байна. Энэ олон хичнээн энгийн, хичнээн үнэмшилтэй боловч ажил хэрэг дээр нотлогдохоос нь наан итгэхэд бэрх байв. Хөвөлт үргэлжилсээр боловч зангууны татлах сэлтийг буцааж хураахын хэрээр улам удааширч эхэлвэ. Тийм байтал гүний хэмжүүрийг шалган байсан усан цэрэг зангуу ёроолт чирэгдэхэ болоод хөнгөн хөлөг дороо зогслоо гэж баяртайгаар мэдэгдэв. Энэ хурамд усан дор хад чулууны харгааны ихний игнэ үерийн хитгэс ойролцоогоор 100 тохоо зайтай байсан боловч давлгаа хаялгын зураас руу нэн түрхрэн хурч дахин эргэн буцахдаа ардаа цахарсан цагаан хөөсөн сүүл үлдээж байсан тул түүнээс ч ойрхон юм шиг харагдах ажээ. Жаспер өмнөд тавцангийн дээд хэсэгт гарч хажлах дээгүүр тонгой ялан дийсэн дүртэйгээр зангууны татлахыг заан байсан хөхрөв. Одоо тэдгээр татлах нь хөдөлгөөнгүй төмөр саваа мэт харагдахаа хэдийн болиод суларч доошо гогц орон унжсан тул хөнгөн хөлөг салхины хүч усны төрөлттэй эсрэгцэлцэх үед татлах түлхлэгийн үед байдгийн нэгэн адил давлгаан дээр чөлөөтэй ганхан байгаа нь ямар ч далайчинд даруй тодорхой байв. Усан доорх урсгал гэж эндэ гэж Жаспер магнатины дуу алдан тавцан дээгүүр залуурлуу буйн хурч очоод хөнгөн хөлгийг зангуун дээрээ уламж чөлөөтэй хөдлөх үйцээр эргүүлэн биднийг шуутган энэ урсгал руу авчирсан Тэнгэрийн таалал байжээ. Одоо аюул өнгөрсөн гэв. Тийм байна. Эзэн Тэнгэр үстэл муугүй далаачин болоотой. Тэгээд юу ч мэдэхгүй улсыг гайгаас мулдархад туслаа. Усан доорх, усан дээрх гэдэг ч ёстой бөө мэдтэй. Ёрдөөл шуурга намдаад аз болоход зангуу ёзорын хөрсөнд бат тэгэлжээ. Ёрнчтэйгээд энэ хараал идсэн цэнгэг ус шалбаагийн учрыг олоход барих юм. Гэжгээ бүглэв. Азийн Тэнгэр нааштай байхад хүн түүний гондоохыг юунд бодох билээ. Харин түүнийг царайгаа бууруулмагцал өөлж гоочилж эхэлдэг. Хөнгөн хөлөг дээр байгсад бараг бүгдээрээ ийхүү аврагдснаа залуу Ахмадын уран чадвар, захиран залах чадварын аж гэдэгт өчүүхэнж эргэлзэхгүй байсан тул Кэпийн санал бодол хийгээд түүний үгийг хайхарсангүй. Дахиад хагас цаг гэртээ хөнгөн хөлгийн байдал тодорхойгүй, сэтгэл төгшүүлсэн хэвээр байв. Энэ хугацаанд бүгд гүний хэмжүүрийг эмээн ажиглаж байв. Тийм байсаар аюул өнгөрчээ гэдэгт сая итгэцгэн гарт цаагүй мөхлийн хээ үзэгдлийг хэдийн умартан ядарч туйлдсан улс нам унтацгаав.